Монголын татварын албанаас энэ онд чадварлаг хариуцлагатай албан агч чанартай хүртээмжтэй төрийн үйлчлэгээ зорилтыг төвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хамт олон шинэ төрх нэг өнгө зорилт төвшүүлэн ажиллаж байна. Тодорхойлбол тус хамт олон татвар төлөгчдийн хамгийн их үйлчлүүлдэг хэсэг болох нэгцгийн үйлчлэгээний өрөө тасалгааны өнгө төрхийг өөрчилж татварын байцаагч нарыг 4 хувьцаар жигдрүүлсний зэрэгцээ татварын улсын байцаагчийн мөрдлөг болгох 14-ийг боловсруулж харилцаандаа өөрчлөлт хийжээ. Татварын албаны нүүр царай бас нэгцгийн үйлчлэгээний чанарыг сайжруулах, татвар төлөгчдийг хүндэтгэн тав дахьтай үйлчлүүлэх боломжоор хангасан бөгөөд байцаагч нартаа дотоод сургалт явуулж эхлээд байна. Түүнчлэн улбар шар өнгө бол хүнийг аз жаргалтай болгож халуун дулаан сэтгэл төрүүлдэг учраас татвар төлөгчдийг бухимдуулахгүй, тав дахьтай үйлчлүүлээд гарах боломжийг бүрдүүлэх үүднээс сонгосон хэмээн тус дүүргийн татварын хэлтсийн дарга Болбаатар онцлон тэмдэглэлээ.